Сонсогчдоо сайн байцгаана уу? Сэтгүүлч уянгийн бэлтгэн өргөдөг уянгийн подкаст ээлж дугаар эхэлж байна. Тэгээд он гарсаар ер нь зочинтой подкаст бараг хийгээгүй байсан би. Тэгээд энэ болохоор чи бараг 2022 оны хамгийн ихний зочин болж байгаа шиг байна. Тэгээд нилээ оны өмнөөс эхлүүлээд ер нь бол бид хоёр нэг подкастын дугаар хийя гэд нилээ ярьсан. Тэгээд хоёр талтай ажил маань бас амжихгүй байж байгаа. Өнөөдөр яг ингээд нэг захиралтанд хараад тэгээд подкаст хийж байна. За ямар өчтэй хүн өөрчлөсөн бэ гэдгийг би ихлэ товч танилцуулъя л да. Өнгөрсөн 2021 онд тийм ээ 9-р сард боловсролын яамнаас нөгөө хөдөө орон нутгууд сэтгэл зүйчээр ажиллах хүмүүсийг ингээд томлоод ажиллуулаад тэгээ батламж гардуулсан тийм. Тэр үеэр 23 настай халуун Булган аймаг руу сум руу явж сэтгэл зүйч хийчихсэн. Тэгээд надад айгүй сонир санагдаад тэгээд бас халуунаагаар бахархаад тэр үедээ мэдээ аваад тэр тэгээд сурвалжлага бэлтжижсэн. Тэгээд одоо ер нь тэрнээс хойш бас баггүй хугацаа өнгөрсөн. Халуунаа ер нь ямархуу одоо байдалтайгаар ажиллаа хийж гин, хэр дасж гин тий. Булганы сонир сайхан юу байна гэж сонсох гээд өнөөдрийнхөө подкаст хийж байгаамаа. За сайн байлаа энэ өдрийн минь. Сайн байна уу? Булган аймгийн Хилхан тасгоноос мэдчихэж байна. За тэгэхээр халуунаа эхлээд анх очиход ер нь ямар хөө байсан те хэрхэн яаж төхөнөгөө хоёлаа эндээс яриага эхлэе. Тэгэхээр мэдээнд бол дурж ирсэн хэсэг бол арахгүй тий. Тэ ярьсан ч болсон яриаг үгүй болсон. Угаасаа сонсогч нөө үзэгч хоёр нь өөр юм чинь тий. Тэгэхээр 2021 оны 7 сард боловсролын яамнаас сургуулиудад сэтгэл зүйчдийг ажиллаж эхэлж байна гэсэн зар гарсантай холбоотойгоор дөнгөж сургуулаа төгсөөд тэр сонгон шалгаруулалтанд орсон. За тэгээ сонгон шалгаруулалтанд тэмцээд ерөнхийдөө 4-5 аймагаас залгасан юм уу? Манайд ажиллаж гэж санал тавьсан. Түүнээс болохоор сонсож байгаад Булган аймгийн Хангал сумын Хилханд тасгонд хүрэлцэн ирж ажиллахаар болоод Хилхандд ирсэн. За мэдээж сэтгэл зүйчдийг томилж байна. Улаанбаатараас олон сум аймаг руу сэтгэл зүйчдийг явуулж байна гэсэн учраас нөгөө нэг бидний албан үүрэг тодорхойлт ажлын байрны нөхцөл дээр болохоор очоод орон сууц байрыг нь хангаж өгнө гэсэн нэг залттай байсан. Түүнийхээ үндсэн дээр болохоор Хилхантад ирээд бол мэдээж сургуулийн байранд байрлаж байгаа. За тэгээд төслийн нэг гол зүйл нь болохоор мэдээж сэтгэл зүйчдийн нөгөө сургууль гэдэг албанд шинэ албан ажил үүрэг ажлын мест болж орж байгаа учраас сэтгэл зүйчийн үүрэг тогтчуулах сэтгэл зүйчийн үүрэг бүх юмаа хангаж өгөх гэсэн нөхцөлтэй байсан. Мөн нөгөө нэг төслийн маань хүрээнээс те өөрөөг тогтчуулсан. Одоо харцлаж байна бид нөгөө миний өрөөнд байна. Тэгэхээр яг бид мэдээнд орж ирсэнтэй адилхан хүрэлцэн ирэхэд нөхцөл байдал бол их дайжгүй байсан. Хялганд тосгон те. Тосгоны сургууль ер нь яг ямар байдیں۔ Хичнээн хүүхд ер нь сурдیں۔ те. За одоогоор бол Хилханд ерөнхий боловсролын сургууль маань 626 хүүхд сурж байгаа 70 ажилтнтай. 600 үзэгч бас олон хүүхдтэй шүү те. Тэр хүүхдүүдэд жишээлбэл сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг шүү дээ сэтгэл зүйч нь. Тэгэхээр яг ажлын байрны тодорхойлт чинь юу хийн гэж зааж байгаа. Чи одоо яг ямар ажил наана хийж байна? За мэдээж нөгөө нэг сэтгэл зүйчийн алба учраас ямар нэгэн багш нартай холбогдохгүй нөгөө холилдохгүй гэх юм уу тий багш нарын ажилд оролцохгүй. За цаашлаа сургуулийн нөгөө нэг захиргаа ааж авах гэдэг алба байдаг тий. Түүнтэй мөн холилдохгүйгээр яг зөвхөн сэтгэл зүйчийнхаа үүргийн дагуу ажиллаж байгаа. Ингэхдээ болохоор сургаалт, зөвлөгөө, онцлогоо, урьдчилан сэргийлэх ажил гэсэн 4 чиглэлээр ажиллаж байгаа. Тэгэхээр сэтгэл зүйн сургаалт зохион байгуулалт, зөвлөгөө өгдөг, сэтгэл зүйн онцлогоо хийдэг, дээр нь урьдчилан сэргийлэх ажлуудыг хийдэг гэсэн үг. За ажилтай холбоотой асуудлуудаа подкастынхаа жоо сүүлээсээ хоёлаа эргэж яриа. За анх очиод ер нь тэндээ төхөнөхөд ямар байсан бэ? Бэлдэж өгсөн байр нь ямар байсан те? Чи болохоор ер нь өмнө нь гэрээсээ ингэж удаан хугацаагаар хол бие дааж амьдарч байгааг бах те? Яг зөв. Анхны удаа бүр гэрээсээ гарч явсан тохиолдол гэх юм уу? За өмнө нь бол ихтэл 7 хоногор гэрээсээ холдож үзсэн юм болов? За бараг 7 ихтэх байх гэж бодож байна. Ихтэй нэг 3 хоногор яг өмнө нь ярьсанчлан тий 2021 оны 107 сард их сургуулаа төгсчингүүтээ нөгөө нэг хөдөө аялж үзмээр байна гэж хэлэнгүүтээ шууд хинтийн хар зүрхний хөхнөр рүү явж ирсэн байхгүй 3 хоногийн хугацаанд. За бараг тэр бол хөдөө явсан хамгийн урт хугацаа байсан. 3 хоногийн хугацаанд. За тэгээд энэ ч хийдэнгүүтээ за би ер нь хөдөө явж амьдралаа ганцаараа гэж хэлээд
гэрээсээ гараа явсан байгаа. За тэгээд хэл хантад ирсэн. Мэдээж нөгөө нэг ганц хүүхдээ тусдаа гаргаж байгаа. Тэр тусмаа нөгөө хол хөдөө газар гаргаж байгаа учраас ээж аавын хамт хэл хантад хүрэлцэн ирсэн байгаа. За хэл хантад орж ирсэн анхны сэтгэлдэл үе очих болоогүй мó гэж бодсон. Яагаад тэгсэн бэ гэдгсэн чинь хялгант гэсэн юм самбар харагддаг да нөгөө хөдөө орон нутгийн самбар руу орохоо тийм бүх сумын нэртэй самбар харагддаг. Гэтэл хялгант гэдэг самбар дээр очиод яг зургаад оруулаад цааш хөдөлсөн чинь ингээд айгүй хол замаар яваал гэсэн. Тэрс ингээд газар харагдахгүй ингээд байгальтай устай модтой тийм. Тэсний үе хаана байна тэр хялгант гэд хайсан. За тэмүүтэ ямар хол газар ирчвэ гинтгээ нөгөө гинт ухаарч байгаа байхгүй юу? Би чи нэрэл юм хол газар ирчиж гэдэг өнгөтэй. За хамгийн сонирхолтой нь хялгант тосгон маань нөгөө юм модон дунд байрладаг тосгон байхгүй юу? Ерөнхийдөө айгүй юм жижигхэн газар харагддаг. Гэхдээ ингээд модон дотор айгүй олон айлууд идэг. Тэгээ анхны сэтгэл бол ямар жижигхэн газар байл гэсэн сэтгэлээс юм бэ? Очих болоогүй мó ямар жижиг юм бэ? За тэгээд одоо очичлаа. Төвхөнж байгаа шүү дээ тий. За тэр процесс ер нь ямар байсан бэ? За тэр өстөө бас их сонирхолтой. За хялгантад ирлээ. Захирал нийгмийн сургалтын менежер хоёртойгоо холбогдлоо би ирсэн гэдэг юм хэлж байгаа тий. За тэгээд шууд амьдрах байраа харсаг. За энэ бол сургуулийн нөгөө нэг ажилчдад зориулж барьсан байраага. Тэгээд одоогийн байдлаар бол дотроо 2 өрөөтэй 0 тагаа. За бусад орон нутгаас даваа талтай энд болохоор нөгөө нойлын асуудлаа шийдчихсэн. Яг юм нөгөө орон сууц маягийн дотроо 0-тай устай. За гэмн халуун ус бол байхгүй. Тэгээд 2 өрөө байшин байгаа. Нэг тал нь бол багш нарын ажил амьдардаг, нөгөө тал нь нэг том өрөөнд би ганцаар амьдардаг. Одоо жишээлбэл нөгөө хөдөө ажил энэ төрхээр надад нэг иймэрхүү юм бодогддог байхгүй. Одоо бол би ингээл амар их юм ачаалттай те ингээл нэг юм битүү юм нэг юм стрессэн донд л ажиллаад байна штэ. Тэгээ хөдөө очиж ажиллах юм бол нэг сайхан толгой амархан центр гэж бодогддгийг. Тэгээ яг очиод ажилласан чи чамд ямар санагдсан бэ? Мэдээж нөгөө нэг юм хотод байхгүй амар амгалан бол энд байгаа. Жишээлх юм бол бид нөгөө өглөө нэг 6-7 үед гараал 8-9 ажилдаа төвчрсээр байгаа л очдог гэх мэт айгүй урт хугацааг очих гэж зарцуулдаг штеп. Гэтэл энд болохоор би гэрээсээ гарлаа 3 минутын дотор алхаад ажил руу ороод ирж байгаа байхгүй. Буцаад сургуулиас гарлаа 3 минутын дотор алхаад ирчдэг ч юм уу тийм. Гэх мэтчлээ. За дээр нь мэдээж нөгөө нэг хүний мэдрэлт нөлөөлдөг дуу чимээ огтоос байхгүй. За өглөө гэрээсээ гарлаа гэхэд чинь ямар ч төвчрэлгүй мод харагдж идэг те ийм гоё ногоо моднууд харагдж идэг. За тэгээд шувуудын дуу чимээ гिचлэн айгүй гоё тайван газар. Хатархчлаа. Ер нь бол нөгөө өглөө бас бол нэг юм байгаль харж сэрх өөр тэгээд нөгөө нэг шаал өөр юм шигүү барилга харж сэрх хоёр бүр үнэхээр ялгаатай санагддаг надад л. Тэгээ очичээд тасгантайгаа ер нь явж танилцсан уу? Танилцсан. Ирээд маргааш нь гэх юм уу машинтайгаар тойрч үзсэн. Гэхдээ маш дутуу утсан байсан байлээ. Дараа нь нөгөө нэг за ерөнхийдөө хялгантайгаа танилцъя дээ. 90 сарын хугацаа өнгөрчлөө би нэг ч удаа явж үзээгүй юм байна гэж шийдээд нэг өдөр явган аялал хийсэн байгаа. За тэгтээ хялгантад байрлалдаг дүгрээ гэдэг аюу том уул. Тэгээд уулын орой дээрээс болохоор ингээд сэлэнг мөрөн тэр чигээр харагддаг ч юм уу те. Ерөнхийдөө ингээд хялгантыг тэр чигт нь харж болдог газар ч юм уу. Тэгээд тийшээ гарч халахсан байгаа. Ер нь одоо ингээд би дагаад тэгээ ялангуяа орон нутагт тэгээ бүр ингээд суманд тосгонд ингээд амьдарч штэ. Тэгэхээр чамд одоо хувь хүний хөвд ч юм уу нэг юм амьдралыг харж байгаа үзэх ч юм уу те. Тиймэрхүү зүйлс төр өөрчлөгдсөн ч юм уу эсвэл илүү мэдрэгсэн тийм юм ер нь юу байсан бэ? За ингээд асуухаар яг үндэ бол ингээд орж ирэхгүй байна. Гэхдээ мэдээж нөгөө нэг хотод ээж аавынхаа дэргэд амьдарч исэн халуунаа хөдөө газар хялган тосгонд амьдарч байгаа халуунаа хоёрын хооронд бол маш том зөрүү гарсан байх гэж бодчих. Одоохонд бол яг нөгөө ингээд ийм зөрүү гарсан байна, ийм өөрчлөгдсөн байна гэж хэлэхэр юм бол алга байна. Сайн ажиглаж хараагүй ч гэх юм уу өөрөөгөө. Яг хоо дахиад нэг жил мэл болох юм бол бас өөр болж яг нэг юм анзаарах юм сөхөө гарч магадгүй юм л да тий. За гэхдээ сонирхолтой нь
Энэ нөгөө нэг дөнгөж сургуулаа төгсөөд ажилд орсон хүнийх юм байж магадгүй. Гэтэ нөгөө нэг ингээд жилийн өмнөх ч юм уу 2 жилийн өмнөх зургуудаа хараад одоогийн өөрийгөө харахаар ямар том болоо вэ гэж бодогцсон. Тийм л зураг байна. Нөгөө жил өнгөрөх тусам хүний харц айгүй өөрчлөгдөд байт юм лээ. Арай нэг ухаантай харцтай болоод их юм аа. Тийм билээ. Харц ямар цаг өөр болт юм лээ. Би бас ингээд хаяа зургнуудаа эргүүлж тариулаад ингээд үздэг аахгүй юу. Хэдэн жилийн өмнөх хүн эсвэл нөгөө хөтлөлт хийжсэн stand up-уудаа энэ ингээд хараад тэнгууд хоолойны өнгө тэгээд нүдний нөгөө нэг харц нь арай нэг юм тогтоод дүлгөөн болдог гэх юм уу. Хэдэн жилийн өмнө болохоор тий ингээл нэг л их ингэсэн л харцтай харагддсан мөлий. Тийм ба. Жохон нам суудаг гэж магадгүй тий. Харин тэгэл хоолойны өнгнөөс эхлүүлээд юу нэлээ өөр болд юм бэлээ. За очиод төхнөөд нэг юм явдлалжээ. Энийний дараа сургууль дээр жишээлбэл чиний мэрэгжил чинь нөгөө нэг ганцаараа суугаад хийхээс илүүтэй чи хүүхдүүдэд нөгөө итгэлийг нь олох энэ төр те бас юм чухал нарийн нюанстай юмнууд байгаад байгаа штэ. Тэрэн дээрээ ер нь жишээлбэл яаж дасан зогсож जैन те анх ер нь ямар тактик барьж явъя гэж бодож исэн бэ? За юун түрүүнд бол мэдээж нөгөө нэг хөдөө газар орон нутаг гэдгээр те сэтгэл зүйч гэж хэмбэ гэдэг талаар бол ямар ч мэдлэг байгаа. Зарим тохиолдолд нөгөө нэг хот суурин газар очиж сэтгэл зүйчтэй уулзсан ганц нэг хоёр хүүхэд бол сэтгэл зүйч гэж юм хүн байдаг гэдгийг мэдчихсэн. За давхар сургуулийн ажилчид багш нараас сэтгэл зүйчийн талаар төдийлөн мэдлэггүй. Яадаг хүн бэ гэж боддог тий. Нүү нэг хүн бүрээд ирвэ гэж гайхаж байгаа байхгүй юу? Тэнгүүт сэтгэл зүйч гэж хэмбэ яг юу хийдэг вэ? Чи надтай ямар тохиолдолд уулзах хэрэгтэй вэ гэдгийг танилцуулга маягаар сургуулийн бүх ангитаа орсон давхар эцэг эхчүүдийн хурал дээр болон онлайн цахим хувилбараар орсон багш ажилчтай бүгдэндээ танилцуулсан. Энэ бол нөгөө цаашдын үйл ажиллагаагаа явахад айгүй тус дэмтэй байсан болов уу гэж боддог. Айгүй сонирхож авч ийсэн. Одоо ингээд ангийн хаалга онгоолгоод орлоо гингүүт юу хүн бэ? Шинэ багш уу? Юуны багш юм болоо гэх мэтлэн гайхацгаа тий. Тэнгүүт би хүүхдүүдээс шууд асуусан. За хүүхдүүдээ би хэм бэ? Намайг таагаарай гэдэг ч юм уу тий. Тэнгүүт тэрний багш, энэний багш гэж хэлсэн. Тэгэхээр үгүй ээ. Намайг сэтгэл зүйч халуун гэдэг ч юм уу тий. Тийм байдлаар арай өөр хувилбараар дээр нэм чөлөөтэй харилцаж эхэлсэн учраас айгүй даваа талтай байсан болов гэж бодоод байгаа. Ер нь одоо хамгийн тийм сонио асуултууд энэ төр чамд ирсэн үеэр тэр танилцуулгын үеэр за сургуульд бол сэтгэл зүйн сургуульд бол хичээлээс өөр явагддаг гэж хэлсний дараагаар бид нэр заримдаа зураг зурж магадгүй, хөгжим сонсоод тайвширч магадгүй, за бүр кино үзээд ярилцаж магадгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь бид нар бараг тоглох юм биш үү гэдэг л хариулт байсан. Сонирхолтой. Өөрөөр бол тийм хүүхдүүд шал өөр ч юм уу тий тэс хөндлөн зүйл бол асуужсэн төгөл байхгүй байна. Мэдээж тех бах тий. Эцэгчүүд нь харин яаж хүлээж авч байна? Одоо нөгөө нэг сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээлэл, зурагт, телевизээр айгүй их юм сэтгэл зүйтэй холбоотой хүчирхийлэл, гэмт хэрэг гэсэн мэдээлэлүүд гараад ирсэн байсан тий. Үүнийгээ дагаад бас нөгөө нэг сэтгэл зүйчид сошиалд айгүй алдартай болж ирсэн учраас сэтгэл зүйч ирсэн юм уу? Хүүхдтэй уулзах хүсэлтэй байна. Би бас өөрөө уулзах хүсэлтэй байна гэдэг юм. Айгүй эргээр хүлээж авч ирсэн. Орон нутагт ерөн сэтгэл зүйчийн хэрэг байх шиг байна. Анзаарчихсан юм чамд нэр байна уу? За ер нь айлч газар гэлтгүй сэтгэл зүйчийн хэрэгцээ байдаг гэж хэлмээр байна. Яг хоо байгалах л та. Чиний очсон нөгөө хилган цумын хувьд жишээлбэл одоо чи очсон байгаа юм чинь харьцангуй нөгөө байдаг гэд ерөнхийдөө ярихгүйгээр яг нөхцөл байдлаа ерөнхийд ингээд нэг ажиглагчтай хүмүүстэй уулзж яхад жишээлбэл зөвлөгөө авъя гэж байгаа хүмүүс нь олон байсан юм уу тий? Хүүхдэд нь ямар нэгэн асуудал тулгамдаад байгаа хүмүүс олон байна уу? Тэр гэдэг юм жишээлж ярих барьцтай юмтай болов уу гэж бодоод тахгүй. За түрүүнд бол нийгмийн ажилтан маань шууд намайг хайж ирсэн тий. Сэтгэл зүйчтэй болсон гэсэн шууд уулзах хэрэгтэй байна гэд ажилд орсон эхний 7 хоног тайгаад ирдэг ч юм уу тий. Гих мэтлэн за тэгээд тосгонд гарч байгаа зарим нэг зүйлстэй холбогдуулаад эмнэлэг цагдаагийн байгууллага зэрэг ер нь бол хэрэгтэй өндөр. За манай тосгоны хүрээнд гэх юм бол нөгөө нэг онцгой байдал цэргийн алба Монгол дахь нөгөө ганц усан цэргийн алба анги чинь манай дээр байдаг шүү дээ. За тэр эмнэлэг гих мэтлэн нөгөө төрийн албан байгууллага болтой
тэр хэрээрээ сэтгэл зүйчтэй уулзах хэрэгцээтэй хүмүүс бол аюул олон байсан. Дээр нь хамтран ажиллах саналуудыг бас авсан байна. За хүүхдүүд рүүгээ ирээд орвол ер нь одоо 10 жилийн сурагчдын хувьд те сэтгэл зүйтэй холбоотой яг ямар асуудлууд илүү толгомдоод байх шиг байна вэ? За одоо л хичээл сургууль орсон байгаа юм чи харьцангуй биечлэн уулзах боломжтой болсон байгаа хэ те. За толгомдоод байгаа асуудал мэдээж хамгийн түрүүнд цахим донтолт. Утасны донтолт. За үүнийг бол эргээгээд бид нэг тайлбарлаж болох үст те. Бүгдээрээ 2 жилийн хугацаанд цахим байдлаар амьдарчихсан гэрийн хорионд байсан хүүхдүүд нэгнтэйгээ холбогдохын тулд утасны хэрэглээ маш өндөр болсон. За буцаагаад нөгөө талаараа утасны тоглоомуудыг аягүй их тоглодог гэсэн. За энэ нь бол ингээд хичээлийн үеэр хүртэл харагдж идэг. Утаснаас салж чадахгүй те. Тоглоомоо тоглоол засвалгаан болонгоо шууд буцаараа олж идэг ч юм уу. Тийм байгаа. Хоёрт өөрсдөө илэрхийлэх хэрэгцээ аягүй өндөр болсон гэх юм. Аягүй нэг юм л болвол би гэж ярих гад байдаг те. За нөгөө талаараа би гэж жагынхаа хэрээр бусдад харилцаж чадхаа болчдөг ч юм уу. Энэ хоёр бол хамгийн түрүүнд тулгамдсан асуудал байсан. Тэр нь одоо жишээлбэл чиний энэ ажиллаж байгаа сургууль дээр яаж илэрч байна хүүхдүүдэд? За утасны хэрэглээ бол ойлгомжтой. Харилцахгүй дотгошоо олохтой бусдад харилцаж чадахгүй байх зэрэг бол мэдээж нэг анги хоорондын маргалдаан хүүхдүүдийн зөрчлөөс бол шууд харагдаг. За сургуульд орж явахад ингээд тойр цугаад асуудал ярилцж яхад ярьж чадахгүй байх ч юм уу тий. Илт харагддаг баг. Одоо тусгаалаад ер нь зөвлөгөө өгж байгаа ч юм уу тийм хүүхдүүд байна уу? За сургуулийн сэтгэл зүйч ер нь жишээлбэл яг сэтгэл зүйн эмчилгээ бол арай хийхгүй бах тий. Зөвлөгөө өгөх үү? Тийм. Яг ялыг нөгөө подкаст сонсож байгаа хүмүүсээс зарим нь мэдэхгүй байгаа хэл та чи тэрэн дээр нэг ялгааг нь тайлбарлаж хэлж өгөө. Тэгээ яг ямар зүйлсээр ажиллаж байгаа гэдэг тий. За сэтгэл зүйн зөвлөгөө сэтгэл зүйн засалгаагийн ялгаа. Гэж юм уу? За тэгэхээр сургуулийн сэтгэл зүйч бол мэдээж нэг сургууль дээр байгаа хүмүүстэй харилцсан тий. Хүүхэд багш ажилтан эцэг гэсэн гурван хүнтэй хамтарч ажилладаг байгаа. За сэтгэл засал гэдэг бол бүр нэг хугацааны мэрэгжлийн хүн сэтгэл засалч хүмүүс хийх ёстой байдаг. Харин сэтгэл зүйн зөвлөгөө бол нэг харилцан ярилцаа шийдвэрлэх боломжтой асуудлууд тий. Сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг байгаа. Одоо л хор сургууль дээр сэтгэл зүйн зөвлөгөө өгч байгаа. Сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. Сургуульд орно тийм ээ. За очноосоо шүрэн хичнээн хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө гэсэн бэ. За сэтгэл зүйн зөвлөгөө давтагдсан тоо ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөөг яг нийлүүлж хэлэх юм бол ерөөдөө 150 гарсан байгаа. Хүүх тийм их үү. Тэр хэрэгцээ байна тий. Бүлгийн зөвлөгөө гэдэг чинь нэг айгүй олон хүүхдүүдийг тойр цугаад нэг асуудлаа хүүхдүүд тойр цугаад ярьдаг шүү дээ. Тэгэхээр тэр тоогоор бол өндөр болчихж байгаа юм. Ганцаарчилсан зөвлөгөөний хувьд болохоор яг 10 сар, 11 сар, 12 сарыг нийлүүлж үзэхэд 55% зайлуу. Ганцаарчилсан зөвлөгөө давтагдсан тоогоор дэмжсэн. Харьцангуй ер нь бол бас сайн зөвлөгөө авсан байна те. Дийлэнх жишээлбэл хэдэн насны хэдгээр ангийн хүүхдүүд ганцаарч зөвлөгөө. Мэдээж дунд бол ахлах ангийнхаа. Дунд ахлах ангийнхаа. За яг ямар төрлийн асуудлуудыг ер нь дийлэнхтэй ярьж байна. За юун түрүүнд бол мэрэгжил сонголт гэж орж ирдэг. За мэдээж мэрэгжил сонголтын асуудалтууд бол 10 жилийн сургуульд хамгийн их байгаа шүү дээ тий. Ямар мэрэгжилтэй болох уу? Би юу нэрэдэд их юм болох уу гэдэг. За хоёрт болохоор үе тэнгийн харилцаа. За үе тэнгийн эрхэл нөхөрлөл. За гэр бүлийн харилцаа. Стресс, ур бухимдал. Өөрийгөө илэрхийлэх. Тэр эднэр бол нэг одоо манай сургууль дээр байгаа юм хамгийн топ асуудлууд байна. Тэгээ одоо энэ тулгамдсан асуудлаа яг яаж нэг зөвөр даван туулах ч юм уу те. Тиймэрхүү зүйлсээр хүмүүсд маань хэрэг мэдчихэв юм бэ? Эрэг аргуудыг тий. За юун түрүүнд бол хүүхдүүдэд нэг ярилцаж шийдэж болдго юм аа гэдгийг мэдтгүү тий. Ер нь хүүхэд эхлэхгүй бүх хүмүүс мэдтгүү шүү дээ. Зүгээр нэгнтэйгээ харилцаад нэрлэлцээд асуудлыг шийдэх хэрэгтэй байтал нэг талд нөгөө талд аль нь бодоод шаналаад идэх ч юм уу. Тэрний он зүгээр хоорондоо ярилцаа шийдэж болдго юм аа гэдгийг огтоос мэдтгүү ихний хэлж байна. За болон стрессийг даван туулах эрэг аргууд ч юм уу тий. Тэрийг мэдгүй зөвхөн уур бухимдлаар гадагшлуулдаг ч юм уу. Гэх мэтлэн ерөнхийдөө бол даван туулах арга янз янз байх юм байна да хүмүүсийн хувьд, хүүхдүүдийн хувьд гэх юм уу. Одоо жишээлбэл мэрэгжил сонголтын дээр яг юу гэж хэлж зөвлөгөө авах вэ? Ямар мэрэгчлээ болох уу гэж
асуугаад байна уу? Эсвэл би одоо өөрийгөө яаж олох уу гэдэг талаас нь асуугаад байна уу те? Аха. Ямар мэрэгчлээ болох вэ гэдэг талаас юм байна. За тэгээд хүүхэд мэдээж нөгөө нэг тодорхой хэдэн таалагдсан мэрэгчлээ сонгоцсон орж ирж байгаа шүү дээ. Тэгээ эмч, цагдаач гэдэг юм уу. За тэгмүүдээ эдгээрээс надад яг аль нь болох болоо гэж орж ирдэг. За тэнгууд нөгөө нэг мэрэгжил сонголтын зөвлөгөө бол мэдээж оншилгоон дээр үндэслээ цаашдаа юм үе шаттайгаар явагддаг байна. За үерхэл нөхөрлөлтөй холбоотой асуудал дээр жишээлбэл бас яг аль өнцгөөс нь яаж харж асуудлаа ярьж орж ирж байна те. Тэгээд үерхэл нөхөрлөхөөр нөгөө бас бэлгийн боловсролтой холбоотой мэдлэг мэдээлэл юу ямар хөө байх шиг байна. Тэр тал дээр ажигласан юм юу юм бэ? За мэдээж нөгөө нэг сэтгэл зүйн зөвлөгөө, оншилгоо, сургалт бүгд нөгөө нэг нууцлалын маш өндөр үүтэй тий. Энэ чинь бол мэдээж нөгөө мэрэгжлийн ёс зүй. Гэхдээ нийтээр нь бариад үзэх юм бол үерхэл гэдэг хүүхдүүд бол маш нөгөө юм бага шатаар хамгийн доод наад захын хэмжээнд мэддэг штэ тий. 10 жилийн хүүхдүүд учраас үерхэл гэдэг нэгнтэйгээ чаатлага хийдэг, хамт хоол идэх ч юм уу тий, хамт хөтөлцөөд явах хэлдэг гэж мэддэг. За 10 жилийн боловсролын системд бол бэлгийн харилцаа, үерхэл нөхөрлөл, эрүүл харилцаа гэдгийг бол эрүүл мэндийн хичээлүүдээр орлоод өгчихсөн байгаа. За мөн нөгөө нэг сошиал хөгжсөнтэй холбоотойгоор энэ талаарх мэдээллүүдийг бол хүүхдэд хаанаас ч авах боломжтой. Тэгэхээр харьцангуй дайжгүй шүү. Айгүй байгаа юм тий. Тэгвэл одоо нөгөө гэр бүлтэй холбоотой асуудал дээр жишээлбэл юу ярьж орж ирж байна? Эцэг эхтэйгээ ойлголцохгүй байна уу? Эсвэл ах эгчтэйгээ ойлголцохгүй байна уу? Эсвэл одоо ямар төрлийн асуудлууд дийлэнх юм байна вэ? За үерхэл нөхөрлөл гэхээр яг нэг хүүхдийн хувийн кейс рүү орох гэдэг юм да. Гэр бүлийн? Тийм. Тий гэр бүлийн харилцаа гэхээр яг нэг хувийн кейс рүү орох гэдэг. Ерөнхийдөө ярьж болохоор юм байна уу? Одоо эцэг эхтэйгээ ойлголцохгүй байна уу? Мэдээж нөгөө нэг үйл ойлголцол. Гэр бүлийн харилцаа нөгөө үйл ойлголцолтыг л хамгийн их орж ирдэг дээ. Тэгэхээр эцэгхийн зүгээс нөгөө нэг хүүхдтэйгээ ярилцахгүй байна уу? Тэгээ нөч шалтгааны жишээлбэл юу гэж харж байна гэдэргээд ярих юм бол ингээд бодоод үзэх юм бол ер нь бол гэр бүлийн харилцаа, хүүхдүүдийн харилцаан дээр орж ирж байгаа асуудлуудын дийлэнх нь нөгөө нэг эцэг их өөрийн бодлоо тулгах тий. Үсээгүй байхтан шахах зэрэг асуудлууд үсэл шалтгаан болж байгаа гэх юм. За ерөөдөө нэг иймэрхүү топ асуудлууд л байгаа юм биш үү те. Тэгээд хэдэн удаагийн жишээлбэл зөвлөгөө өгч нэг хүүхдэд үрдэн гараад эргээд орж ирж байгаа тохиолдол ер нь байна уу? Яг харьцангуй мэдээж байлгүй яах вэ? Үдэн дээр их харагдж байгаа тийм сэтгэл зүйчийн хувьд бол нөгөө нэг сургуулийн бусад хүмүүсийн хувьд бол харагдахгүй магадгүй. Ягаад гэхээр хүүхэд нөгөө над дээр л нууцаар ярьж ирж орж ирсэн. Тэгээд би л асуудлыг бид хоёр нэг асуудлыг мэдж байгаа. Тэгэнгүүт буцаагаад нөгөө үр дүн надад л харагдах боломжтой болж таарч байгаа байхгүй. За тэгэнгүүт нэг асуудлаар орж ирсэн хүүхэд байлаа тий. За ярилцаа шийдэх хэрэгтэй асуудал байлаа. За тэгэнгүүт хүүхэд нөгөө ганцаараа бодоо шаналаа зовоод идэг. За тийм асуудлаар орж ирчингүүтээ хэдэн хоногийн дараа ч юм уу тий. Сэтгэл зүйч би асуудлаа шийдчих гэсэн. Би ингээд зогцуулсан, даван туулсан гэдэг ч юм уу тий. Надад бол их харагдж байгаа тохиолдлууд аюу. Одоо ингээд ажилт чи үр дүн гараад ирж штэ захаасаа. Тэгэхээр ямар санагдаж байна? Тэгээд цаашдаа нөгөө нэг за одоо энэ ингэж байгаа юм чинь дахиад ингэчгээсэн гэл хүн чинь угаасаа нэг үр дүн гарахаар ингээл дараагийнхаа мэд боддог штэ. Тиймэрхүү ямар бодлоод орж ирж байна? За бас нөгөө нэг асуулт нээсэн штэ тий. Хэдэн удаа болчихж байна? Тийм нэг хүүхдтэйгээ. Тийм. Хүүхдээ асуудлаас шалтгаалаад өөр. За хүнд асуудал, олон төрлийн асуудал байлаа гэх юм бол 4-5 удаа болцдог ч юм уу тий. За харьцангуй гайгүй асуудал байх юм бол 1-2 удаагийн асуудлаар уулзалтаар шийдэгдэх ч юм уу. Тиймэрхүү тохиолдлууд байгаа. За харин ингээд үр дүн харагдаад эхлэнгүүт дахиад цаашаа ажилламаар байна уу гэсэн штеп. Мэдээж ажилламаар байна. За жишээлх юм бол дөнгөж нэг сэтгэл хөдлөлөө таних мэддэг үгүй тий. Би уурлаад байна уу, баярлаад байна уу, атаархаад байна уу, яг ямар сэтгэл хөдлөлт гаргаад байна гэдгийг мэддэггүй хүүхэд байсан бол эхний удаагийн зөвлөгөө сургаалтаар тий. Би чи уурлаад байгаа юм биш тий. Үгүй би баярлаад байгаа юм бэ гэдэг нөгөө сэтгэл хөдлөлөө таниад эхэлчлээ гэхэд дараагийн удаа би нөгөө нэг сэтгэл хөдлөлөө зөвөр илэрхийлүүлээд сурчих юмсан. Энэ хүүхдэд ингээд зөв болгоод зөвөр харилцан ярилцаад илэрхийлээд чаддаг болгочих юмсан гэдэг ч юм уу тий. Цаашаа юм
шунах дахиж ажиллах хүсэл айгүй өндөр байгаа. За дээр нь сургуулийн хүүхдүүд бүр одоо сэтгэл зүйч миний хувьд те үнэхээр хөөрхөн харагддаг. Тийм ингээд цаашдаа ингээд ажиллаа л яваар санагддаг. Бага ангийн сурагчдын хувьд нэрээ ажиллаж байхад за сэтгэлзүйтэй холбоотой ч юм уу те янз бүрийн тийм тулгымцсан юмнууд нэрээ одоо ерөнхий нийтлэг юмнууд юу н ажиглагдаж байна уу? За бага анги дээр маань дотогшоо хүүхэд гэж үүдэг тий. Нэг өөрийгөө илэрхийлж чаддгүй хүүхдүүд, анги хамт олонтойгоо нэгдэж чаддгүй хүүхдүүд, тийм хүүхдүүд байдаг. За мөн нөгөө нэг бага ангийнхан болохоор бас л дахиад нөгөө ковидын улмаас 2 жил 20 дэс хүүхдүүд шүү дээ. Тэмүүд эргээгээд нөгөө сургуультаа тасн зогтож чадахгүй байгаа нь айгүй их харагдаж байгаа. Эцэгчүүдийн зүгээс ч юм уу ер нь яавал арай дээр юм шиг байна. Одоо чи сургуулийн нийгмийн ажилтны юм чинь нэг ингүүлгээд бас дотроо ботсон бодол байгаа ах та тий. За мэдээж нөгөө нэг сургууль гэдэг тодорхойлолт ойлголтыг нь сайн үүсэе гэж хүссэн хамгийн түрүүнд. Сургууль бол хичээл хийх ёстой газар, сургууль дээр чи ийм зүйлсийг хийдэг гэдгийг тайлбарлаж өгөх тий. Тэгэхгүй нөгөө нэг хүүхэд буцаад сургууль гэж юу вэ? Сургууль дээр юу хийх ёстой гэдэг гэдгийг мэдэхгүй болонгууд айд сандарч эхэлж байгаа байхгүй. За үүнээсээ болоод нөгөө нэг хичээлдээ явах хүсэлгүй, хичээлээ хийх хүсэлгүй тий. Сургууль бол муухай газар юм байна гэдэг ч юм уу. Сургуулийн өөдрөөр орохдоо шууд уйлдаг ч юм уу тий. Наа буцаад гэлөө аваад яв гэх мэтлээ. Тэгэхээр ойлголтыг нь юм түрүүнд өгөөсэй, тайлбарлаж өгөөсэй гэж хүсэж байгаа. Одоо хэр хугацаанд ажиллах хүлээн авна? Дараагийн төлөвлөгөө чинь юу байна вэ? За сургууль одоо 8 сараас эхэлсэн байгаа гэрээ маань. За тэгэхээр ерөнхийдөө бол энэ жилийн хугацаанд хэрч одоо 2 сар гэдэг чинь надад нэг 4 сарын хугацаа болсон байгаа юм да. За энэ хугацаанд бол юун түрүүнд 8-аас дээш ангита мэргэжил сонголтын онцлогоо хийхээр зорж байгаа. Хүүхдүүдтэй эхний ээлжинд гэсэн үг. За мэдээж нөгөө төлөвлөгөөт сургалтуудаа орно. За ганцаарчлан зөвлөгөөнүүдөө өгнө. Тийм ээ. Тэгэхээр хамгийн наадлын зорилго бол 8-аас дээш бүх ангитай мэргэжил сонголтын онцлогоо хийх байна. Мэргэжил сонголтын онцлогоо гэж одоо юу чамаас жишээлбэл шаардлагаа бас цаг авах та гайгүй болов? За ерөнхийдөө бол нөгөө нэг дуртай хүн дээ газ хийнэ гэдэг шиг санагдж байгаа. Дээж 8-аас дээш анги гэхээр ерөнхийдөө 200 гаруй хүүхэд болох юм да. Хүүхэд бас бүр дээр нөгөө мэргэжил сонголтын онцлогоог нь за тэгээд тайлбартай дүгнэлтийг гаргаж өгнө. За тэрэн дээрээ тулгуурлаад хүүхдүүдэд зөвлөгөө өгнө. За гаднаас мэргэжлийн хүмүүсийг танилцуулах юм те олон төрлийн мэргэжлийн хүмүүсийг танилцуулах хэрэгцээтэй юм байна да гэж дүгнсэн байгаа. Тэгэхгүй нөгөө хүүхдүүд мэддэг л хэдхэн мэргэжил дотор эргэлдээд байдаг тийм эмч цагдаа юу ч үгүй бизнесийн удирдлагч гэдэг юм яг нөгөө мэддэг хэдэн мэргэжил дотор төвлөрдөд байдаг. Гэтэл нөгөө мэдхгүй байгаа маш олон мэргэжил байгаа шүү дээ. Тэдгээрийг танилцуулъя да гэсэн бодолтой байна. Залуучуудын хувьд ер нь ингээд нөгөө хөдөө амьдрах амьдраад ажиллах боломж болцоо нь ер нь хэр байна вэ гэж харж байна вэ? Чи бол одоо ингээд бас нэлээд хэдэн сар амьдрангаа ажиллаад бас очролоод ингээд ажилласаа таашаалтай байгаа бас ингээд гоё байна штэ тий. За тэгэхээр нөгөө мэдээж хөдөө орон нутагт амьдрахад айгүй олон зүйлийн хүчин зүйл байгаа л та нөлөөлөх үз. Түүнээс бол юун түрүүнд орон сууц орон байр нөгөө амьдрах газрыг нь тий зохицуулаад өгчих юм бол боломжтой гэж бодож байгаа. Гэхдээ зөвхөн нөгөө миний өнцгөөс гэдгийг нь ойлгох хэрэгтэй баг. Тэгэнгүүт нөгөө төрийн байгууллагт бич ажиллаж байгаа тий. Төрийн байгууллагт ингээд ажиллаад ажлын байртай за амьдрах орон сууцаа зохицуулсан гэх мэтлэн байгаа. Гэтэл эсрэгээр нөгөө нэг өөр хөдөө орон нутагт юу хийж амьдрах боломжтой вэ гэдэг аюул асуудалтай. За давхар нөгөө дөнгөж нүүж ирж байгаа залуусуудад хөдөө орон нутагт бол орон сууц байрны хангамж аюул муу санагдсан. Тэгэхээр нөгөө нэг сайн ч тал байна, эсрэгээр муу талч байна. Тийм байна. За одоо энэ 1 жилийн хугацааны гэрээгээ дуусгаад за нэг том төслийн ард нэгээс та баг гарч ийн гэсэн үг шүү дээ. Тэрнээс цааш чи яах төлөвлөгөөтэй байна вэ? Амьдралын одоо ойрын хугацааны төлөвлөгөө чи юу байна вэ? За мэдээж жилийн гэрээ дуусна. Жилийн гэрээний дараагаар
яах эсхийг би ч мэдэхгүй байгаа. Гэвгүй. За би ч мэдэхгүй байгаа гэдэг нь ерөнхийдөө нэг шийдвэр гаргасан байгаа. Тэрийг жилийн дараа хараарай гэдэг шиг тийм. Хуал. Тийм тэрийг сюрпризээр гаргасан. Тийм. Нууцаар үлдээ. Ямар ч зүйл харж авахгүй юу тий. Тэ нэгэн үед нэг харагдаж магадгүй. Ямар шийдвэр гаргасан байх маань. Тэгэхээр сонирхолтой асуулт болгоод үлдээч тий. Гэхдээ цаашаа бол сурах хүсэл айгүй өндөр байгаа. Дахиад магистр, доктортой сурах хүсэл байгаа. Гэхдээ жилийн дараах бол бас мууцайхан гэж тий. За сэтгэл зүйчээр сурч байгаа. Тэгээд төгсөд ажиллах сонирхолтой залуучуудад чи хандаад за яг өөрийнхөө одоогийн туршлага дээр үндэслээд хамгийн чухал өгөхөөр үнэтэй зөвлөгөө чи юу нь юу байхаар? Чухал зөвлөгөө маш олон байна. Яг ингээд чи нэг ганц хоёрыг шилээд нэг хэллүү те. Зөвчээр сураад төгсчихсөн байгаа тий. За оюутны ширээний амьдрал бол оюутны ширээний амьдрал гэдэг шүүл гэж хэлэх юм байна. Юун төрөнд. Тий. Тэгээд сэтгэл зүйч бол яг нэг бидний боддог төсөөлдөг шиг юм амархан мэрэгжил бол биш. Нэг кинон дээр гардаг штэ тий. Уртаа хүн суулгах жаал зөвлөгөө өгöd идэг юм байна. Яса хэлбэр ажил вэ гэж боддог. Гэтэ яг үүндээ үгүй. Сэтгэл зүйч бол өөрөөс чинь маш их сэтгэлийн хатыг шаардна, төвчээрийг шаардна, олон талын мэдлэгийг шаардна. За дээр нь сонсох, харилцах юм маш олон чадваруудыг шаарддаг мэрэгжил. За тэгээд дээр нь энэ аюул сонирхолтой. Сэтгэл зүйчээр яагаад сурах болсон бэ гэдэг ингээд их сургуулийн нэгнээс асуудаг штэ тий. Тэнгүүд тоонд дургу учраас сурсан юм аа гэж хэлдэг. За энэ дээр бол би ингэж хэлмээр байна. Сэтгэл зүйч бол тоон дээр маш их ажилладаг мэрэгжил шүү. За ялангуяа судалгааны статистик анализ дээр аимшигтай их ажилладаг энэ бидний ажлын гол зүйл байдаг учраас тооноос зугтаж орж байгаа бол тийм шүү гэж хэлмээр байна. За тэгээ хамгийн сүүлд нь мэрэгжилтэй дуртай байвал чи хаач ажиллаж болно. Хаач чадна гэж хэлмээр байна. За тэгэхээр сонсогчдоо подкастаа энэ түрээд өндөрлүүлье. Тэгээ сэтгүүлч уянгийн подкастын ээлжид дугаарт шинэ оны 2022 оны баг хамгийн анхны зочин болоод манай сэтгэл зүйч халиу оролцлоо. Тэгээ халиундаа маш их баярлалаа. Баярлалаа. Өрсөнд баярлалаа.